Жил бүрийн 3 дугаар сарын 18-ны өдрийг Монгол цэргийн баярын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг лээ. Тэгвэл энэ жилийн Монгол цэргийн баярын өдөр Монгол улсад орчин цагийн зэвсэг төчин үүсэн байгуулагдсны 94 жилийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотод ажиллаж буй цэргийн анги нэгтгэлийнхэн өнөөдөр Чингисийн талбай цугларч Монгол цэргийн сүр хүчийг харуулах Монгол цэргийн тухай иргэд олон нийтэд сурчлах зорилгоор цэргийн жагсаал үзүүлэх тоглолт хийлээ. Түүнчлэн Батлан хамгаалгын сайд Соломон Тэргүүтэй зэвсэг төчний удирдлагууд Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм а. Өнөөдөр Эзэн Чингис хааны талбай дээр Улаанбаатар цэргийн анги салбарууд өөртөө үзүүлэлт тоглолтыг үзүүллээ. За энэ үзүүлэлт тоглолтод төрийн торгон цэргүүд маань жагсаалын үзүүлэлт тоглолт. За тусгай тамирчдын Батлан маань гардан байл дээр үзүүлэлт тоглолт. За бидний залгамж халаа болсон Батлан хамгаалалт сургуулийн Тэмүүжин өрлөг сургуулийн сурагчид маань мөн жагсаалын үзүүлэлт тоглолт. За бөмбөрчдийн болон зэвсэгчний Жанжин штабын үлгэрчээ үлээвэр найрал хөгжмийн үзүүлэлт тоглолтууд явагдсан. За энэ маань өнөөдөр зэвсэгчний үйл ажиллагааг ард иргэдэд сурчлах тийм ээ. Иргэн зэргийн харилцааг бэхжүүлэх ийм арга хэмжээ өнөөдөр явагдлаа. 14 онд бас өнөөдрийн энэ цэргийнхаа баярыг амжилт бүтээлээр дүүрэн өгсөн. 15 онд бас олон зүйлийг бид нэр хийхээр төлөвлөж байгаа. Юуны өмнө өнөөгийн гадаад дотоод нөхцөл байдалд уялдуулаад Батлан хамгаалах бодлогоо шинчилж боловсруулад ерөнхийлөгч өргөн барьсан байгаа. Ойрын үед бас ерөнхийлөгч улсын хурлд өргөн бариад энэ хаврын чуулганаар бол энэ бодлогын үндэс гэсэн баримт бичгийг гаргана. Тэгэхээр энэ бодлогын үндэс гэсэн баримт бичиг шинжлэгдэнгүүт Батлан хамгаалалттай холбоотой, зэвсэг төчнтэй холбоотой хууль эрх зүйн олон шинжилэл хийгднэ гэж бодож байна. Бага залуу байхдаа минь цэргийн албанд явж төлөв хязгаар хүртэл явж исэн. Энэ өдөр болгоод жил болгонд дурсагдж байдаг чухал баярт өдрүүдийн нэг хүндэтгэлийн өдөр. Сэтгэл хөдлөж бага насаа дурсаж энэ талбай дээр бас харж байна. Тусгаар нөхцөлийн төлөө баярлаж явсан олон ам өргсөн олон сайхан залуучуудыг өнөөдөр дурсан ярих ёстой. Баярлж болно, тэмдэглэж болно, алга ташуун баяр хүргэж болно. Тэр улсыг бол өнөөдөр нэг ч дурсахгүй хурал дээр юуг дурсахын сонсоё гэж бодож байна. Тэрний чинь арч хэмжээнээр хараа сууж идэг байхгүй. Юу гэж миний маа дайм болго хамгийн их зовсон бид нар шүү. Үр хүүхдүүд нацэнэр гэргийн интернет зовсон. Тэгээ зарим нь эргэж ирээгүй, зарим нь эргэж ирсэн, зарим нь ингээд амьд цэрэг бол 3 баатар Монголд байгаа. Бос нь Дайны баатар, хөдөлмөрийн баатар, улсын баатар гэж ойлгоод байдаг тал бай тийм биш. Ийм учраас Монголын ард түмэнд өнөөдөр Монгол улсын баатарын хүүхдийн үнэнч өөхөвч үнийн холбооны нэрийн өмнөөс цэргийн баярын мэндийг та бүхэнд илэрхийлье. Сайхан аргачин цэргийн хүрэгчүүд байгаа надад бас. Тийм. Миний хүүхдүүд бүгд цэргийн албаасан. Манай нөхөр цэргийн хүн байсан л да. Тэгээд хорвоог бурхан болсон болохоор тэгээд би тэрний дурсаал ингээд цэргийн баяр үзэл их сайхан байна. Түүнчлэн Монгол цэргийн өдөр зэвсэг төчний 94 жилийн баярыг тохиолдуулан Ахмад залуучууд 3 үеийнхний уулзалт баярын хурал зэрэг олон арга хэмжээг ойрын өдрүүдэд зохион байгуулж байгаа. Эх орныхоо эрхчлөө тусгаар тогтнолын төлөө цогтоо тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончид болон тэдний үргэлжлэл болон эх орныхоо Батлан хамгаалах хариуцлагатай өгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг ирсийн дайчин алдрыг зөвхөн энэ өдрөөр бахархан дурсаад өнгөрөхөөс иргэд олон нийтэд сурчлан таниулах олон арга хэмжээг байнга зохион байгуулж явах хэрэгтэйг жагсаалыг үзэрч сонирхож байсан иргэд хэлж байсан.